Татварын шинжилэл бодит шинжилэл үү, сонгуулийн PR үү? Дөрвөн жилд импорт нь 175 дахин нэмэгдсэн электрон тамхины татварын хууль эсэргүүцэлтэй тулгараад байна. Монгол улс өрсөлдөх чадвараараа өмнөх оноос 2 байраар ухарч 67 дугаар байрт өрнөлөгдөжээ. Сүүлийн 4 жилд залуу малчдын тоо 20 гаруй хувиар буураад байна. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевиз саяд орсон болон бусад мэдээг 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх гэж байна. Анхаарлаа хандуулна уу. Өнөөдөр улсын их оролт татварын багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр энэ хууль батлагдахад ганцхан алхам үлдээд байна. Хэрэв энэ хууль батлагдвал иргэдийн цалингаасаа төлдөг хувь хүний орлогын албан татвар буурч, аж ахуй нэгжүүдийн нэмэгц өртгийн албан татвар төлөх босго нэмэгдэнэ. Мөн татварын өртөө аж ахуй нэгжүүдийн дансыг бүхэлд нь биш, хэсэгчилж хаах зохицуулалт үйлчлэх юм. Засгийн газрын өргөн мэдүүлсэн 792 мянга хүртэлх цалингийн орлогоос татвар авахгүй байх хууль батлагдвал эх оноос эхлэн хэрэгжих юм байна. Харин Баярмаа тэргүүтээ ардчилсан намын гишүүдийн санаачилсан 2 сая хүртэлх төгрөгийн цалингийн орлогоос 1% татвар авах хууль батлагдвал 2028 оноос хэрэгжихнэ. За энэ мэт хувь хүний орлогын албан татварын доод хэмжээ 10% байгааг бууруулж тэг болон 1 гэсэн 2 шатлал нэмснээр иргэдийн гар дээр 1.9 их найт төгрөг үлдэх тооцоолол гарсан. Гэвч энэ хоёр хуулийн хэрэгжих хугацааг дараагийн сонгуулийн жилдээ яг давхцуулан зоосон нь иргэдийн хүлээлтийг алсархад өргөж байна. 22 онд бас тухайн үед үндсэн хуулийн цэцэд тодорхой иргэд бас энэ шатлсан татварыг эсэргүүцэж бас тийм мэдээлэл гаргаад тэгээ үндсэн хуулийн цэцээс бас дүгнэлт гарсан байдаг. Энэ бол их олж байгаа орлогоос нь бол илүү олох нь бол одоо шудраг үндсэн хуульд нийцэж байна гэдэг ийм дүгнэлтийг бас гаргаж ирсэн ийм практик үед. За энэ удаагийн өөрчлөлтөөр бол бид нар тэг хөв 1% гэсэн хоёр шатлыг оруулж ирсэн. Тэгээд нийт иргэдэд бол энэ бол цалин хөлс авж байгаа иргэдэд бол хамааралтай байгаа. Өөрөөр хэлбэл 792 мянга хүртэл тэг хуваар, за 792 мянгаас 2 сая хүртэл 1% авж байгаа нь бол цалин хөлс хөтөлбөрөөр эхэлж байгаа хүмүүст бүгдээрэн дээр нь бол хамааралтай ийм одоо шатлыг бол нэмж оруулж зохицуулж байгаа. Нөгөө тэгүүр бизнес эрхлэгчдийн дунд хүлээлт үүсгэж байгаа нэг заалт бол аж ахуй нэгжүүдийн нөөц төлөх босго 50 сая байгааг 400 сая болгож 8 дахин нэмэгдүүлэх заалт юм. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг болох зорилгоор тусгагдсан энэхүү заалтыг улсын их хурл дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн хасчихжээ. Аль 10 гаруй жилийн өмнө 50 сая байсан босгыг өнөөгийн мөнгөний ханш инфляцтай уялдуул нэмэх нь зүгэж засгийн газар үтсэн. Зугаасаач нөөц төлөх босгыг нэмэхгүй бол компаниуд нөөц төлөхөөс зугтаж компаниа олон жижиг хуваадаг гэдгээч бизнес эрхлэгчид нуулгүй ярьж гисэн. За энд энэ бол бизнесүүдийг томорхоод саад болж байгаа заалт учраас өөрчлөх шаардлагатай гэдгийг ерөнхий сайдч хэлж ирсэн юм а. Бид нар жижиг дунд бизнесүүдэд дэмжинэ гэж ярьдаг. Бүх намын мөрийн хөтөлбөрт байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт 50 саяг 400 сая болгоно гэсэн заалт байж байгаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт байгаа, хүн намын мөрийн хөтөлбөрт байгаа. Энэ амлалтаас буцаж ухралт хийж энэ босхийг одоо ажлын хэсэг төсвийн байнгын орон дээр унгаасныг бол эсэргүүцэж байгаа болохоор их хурлын нийт гишүүд энийг бас одоо сан дураалтан дээр босгож ирэхийг дэмжиж өгөхийг бас хүсье. Тэр нөөтийн хуулийг бол ганцхан тоог нь оруулж юусо болохгүй байлаа. Энд чинь бүртгэлийн зориулттай болохоор заавалчгүй зохицоор нь оруулж хэрэгтэй. Хэрэв зэ тэр буцаалттай холбоотой заалт байсан бол 400 сая болоход бол ямар ч асуудал байхгүй. Гэтэл бид нар буцаалттай холбоотой заалт нь хүчингүй болгочоод 400 сая болгонгууд ямар сүргээр давар авчрах чинь гэхээр нийт 69 мянган нөөц төлөгчийн 3/1 нь нөөц төлөгч биш болгоод за энийгээ дагаад 70 эженсийг томроод өнөөдрийн нөөц хамрагдлын 75%, 50-60% руу орохоор байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт байгаа шүү дээ. Та нар тэгээд анханасаа судалгаа тооцоогүй худлаа амлалт өгөөд явуулсан юм ард түмэнд. Тэгвэл одоо энэ дээр хариулт өг. Бид нар буруу тооцоо судалгаатай болохгүй юмыг худлаа амласан юмаа гэдгээ хэлчихэлтэй. Гэхдээ учир ерөнхий сайд саяхан өнгөрсөн 7 хоногт нөөтийн 50 саяын босгыг 400 сая болгож байгаа. Энд 23,500 аж ахуй нэгж хамрагдана гэж хэвлэл мэдээлэл өгсөн байл шүү дээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын суудган төлөгчийн босгыг 400 сая болгоё гэдэг бол бас бодиттой үндэслэлтэй бас ийм шинжил. Зүгээр ий баримтаар бол бид нар бүгдийг бүртгэж аваад 100% буцаагаад олгоод явж болсон шүү дээ. Хэрвээ үнэхээр одоо талд эдийн засаг дэмжинэ гэж одоо ийм шүүмж байвал.
Энэхүү татварын багц үйлээс нөөц төлөх босгыг нэмэгдүүлэх заалтыг хасах санал ажлын хэсгээс гарсан ч Улсын хурал үнийг нь дэмжсэнгүй. За ингэснээр энэ заалт хэвээр үлдлээ. Электрон тамхиг татваржуулах хуулийг батлуулахад хүчин өгсдөж байгаа тухайга хууль санаачлагч Номин Чимэг гишүүн ярьлаа. Электрон тамхи худалдаалагчид бизнесээ хамгаалахын тулд гишүүдийг лоббидож нийтийн эрүүл мэндийг хамгаалах хуулийг харлуулж байгааг тэрээр хэллээ. J2 гэдэг энэ сайд электрон тамхиг татваржуулах хуулийг харлуулах үйл ажиллагааг тэргуун шадар сайд J2 тэргүүтэй гишүүд зохион байгуулж байгааг тэрээр шүглүүлсэн юм а. За мөн энэ хуулийг анх дэмжиж гарын үсэг зурсан гишүүд эхнээсээ бодлоо өөрчилж эргэж буцаад эхэлжээ. За энэ электрон тамхи импортлогч цөөн хэдэн компаниудын явуулга гэдэг нь тодорхой гэж Номин Чимэг гишүү ярьлаа. За түүний хэлж байгаагаар электрон тамхины зах зээлд жилдээ 800 гаруй тэрбум төгрөг эргэлддэг байна. За эмч тэдгээр хүмүүс ашиг орлогоо алдахгүй бизнесээ хумихгүй гэсэндээ бүхий л аргаар сөргөлдөж байна гэлээ. бид энэ үр хүүхдүүдийн ирээдүг яагаад энэ J2 гэдэг хүн нам дамсан бусад энэ хүмүүсийн өмнө өртөө юм бэ? Яагаад Волтам, Алтан гадас заав нэртэй бизнесмен Эрдэнэ Вилхийн хүү J2-ын толгойлдог электроник гаджет гэдэг вебний компани энэ хүмүүст Монголын өрс эрүүл мэндээрээ өрөө төлөх ёстой юм бэ? Энэ веб гэдэг чинь бүгд хятадтай өөртөө хорьцсон Шинжээний 5-6 компаниас л орж ирж байгаа бүтээгдэхүүн шүү дээ. Энэ хятадын хідэн вебний компанийг баяжуулахын төлөө Монголын өрс яагаад эрүүл мэндээрээ хохирох ёстой юм бэ гэдгийг та бүхэн маань бас болгоож тунгаагаараа гэдгийг хүсмээр байна. J2 сайд электрон тамхиг татваржуулах хуулийг харлуулад зогсохгүй янжуур тамхины татварыг чиглэх хуулийг Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрээр дамжуулж батлуулсан гэлээ. Тодорхойлбол манай улс Евразийн эдийн засгийн холбоотой төр хэлэлцээр байгуулснаар энэ холбооны гишүүн орнуудаас тамхи тэргүүтэй 300 гаруй бүтээгдэхүүн манай улсын хэлээр гайлын татваргүйгээр импортлогдохоор болсон. За ингэснээр тамхины үн хямдрах төгсөл өртсөн. Харин засгийн газраас нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудаас орж ирэх тамхины гайлын татварыг тэглэсний хариуд онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гэж мэдгдсэн. За гэсэн ч өнөөдрийн хүртэл энэ хуулиа оруулж ирээгүй юм а. Харин өнөөдөр Номин Чимэг гишүүнийг шүглүүлж мэдээлэл хийсний араас төд хөтөлбөрийн засгийн газар энэ хуулиа улсын хурлд өргөн мэдүүллээ. Евразийн хэлцээр таврагч байгаа 5 орноос чинь тамхи орж ирэх юм бол гайлын татвар төлөхгүй явах юм боломж үлдчихээр нэгдүгээр хямд өртөгтэй тамхи орж ирэх юм. Энэ чинь иргэд нийгмийн эрүүл мэндийн асуудал шүү дээ, тийм үү? Тэгэхээр зэрэг гайлын татварыг тэглээд бүгдийг онцгой албан татвар дээр зэгштгэж өгч байгаа. Тэгэхээр зэрэг адил тэгш татвар төлнө л гэсэн үг. Хайбрид татвартай болно гэсэн үг шүү дээ. Номин Чимэг гишүүний барьсан хуулийн дээр бол тоош ирэх бит хэмжээнээс нь хамаарсан татвараа тогтоогоод бид нар болохоор зэрэг өргөн барьсан юу гэхэд зэрэг өртөгтөр суурьсны тогтоогод өгч байна. Ирэх сарын 20-оос эхлэн буюу ердөө ганцхан сарын дараагаас Евразийн эдийн засгийн холбоотой хийсэн төр хэлэлцээр хэрэгжиж тамхи татваргүйгээр орж ирнэ. Харин тэр хүртэл засгийн газар тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулиа парламентаар батлуулж амжих уу гэдг нь мөн л эргэлзээтэй. За нөгөө тэгүр электрон тамхиг татваржуулах хуульч мөн энэ хаврын чуулганаар батлагдах эсэх нь бүрхэг байна. За учир нь эрх хоригч намынхан гэлтгүү сөрөг хүчний зүгээс ч энэ хуулийг дэмжихгүй байх хандлагатай байгаа юм а. Энэ хууль батлагдсанаар ямар үр дагаварт хүрж болох вэ гэхээр нэгдүгээрт яг богино хугацаанд хүсэж байгаа шигчлэн тамхины хэрэглээ буурахаасаа илүүтэйгээр аль өрхийн зарлага нэмэгдэнэ. Улмаар Монгол улсад татвараас гадуур хил дамсан хууль бус тамхины 8 бий болно. Хоёрдугаарт өнөөдөр Монгол улсад бараг байдаггүй хууль бус хулих буюу нөгөө хуурамч тамхины зах зээл шинээр бий болох эрсдэл байна. Электрон тамхиг татваржуулах хуулийн үр дагавар нөлөөллийг нь судлахаар ардчилсан намын бүлгийн дэд дарга жаргалангаар ахлуулсан ажлын хэсэг гарсан тухайч тэрээр мэдээллээ. Маргаан дагуулсан энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг маргааш чуулганаар орохоор товлогдоод байгаа юм а. Тамхины онцгой албан татварын асуудал төрийн ордноос гарч эрүүл мэндийн салбарыг нэгж хөдөлгөх хэмжээнд лобби үргэлжилж байна. Өнөөдөр эмчнэр тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэл хэллээ.
Манай улсад 5 хүн тутмын 1 нь тамхи татдаг. Жилд тамхинаас шалтгаалan 4300 хүн нас барж байна гэдгийг тэд онцолж байна. Тэр дундаа өсвөр насны 4 хүн тутмын 1 нь электрон тамхи хэрэглэж байна. Энэ нь тэднийг 23-аас 25 наснда хавдраар онцлогдох, эсвэл зүрх судасны өвчин эмгэгтэй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Учир нь тамхинд 7000 гаруй химийн бодис бий, үүний 70% нь хавдар үүсгэгч бодис гэдгийг тодотгож байна. Нөгөөдөөр залуу үеийнхний дунд тамхиг стрессээ тайлах нэг хэрэгсэл болгож байгаа нь никотины гүн хамаарал болон донтолттой болгож байгааг анхаарууллаа. Энэхүү донтолт нь 10% эдгэрэлтэй учир залуус эрсдэл үүсгэж байгааг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс илэрхийллээ. Босрлын орчинд дох эрүүл мэндийн судалгаагаар бол тамхи татаж эхэлсэн нас 13 гэж гарсан. За 4 хүүхэд тутмын 1 нь электрон тамхиг татж байна, 10 хүүхэд тутмын 1 нь янжуур тамхи татж байна гэсэн ийм судалгаа одоо бид бүхэнд байна. 16-7 оноос л эхэлж энэ одоо шинжилгээг хийхээр зорьсон боловч өдий хүртэл бол бас батлагтаагүй байгааг бол та бүхэн харж байна. Тэгэхээр бид өнөөдөр энэ түрүүн би бас өмнө нь хэлсэн тамхи хэрэглэгч байгаа 50% одоо нас баралтанд хүргэдэг ийм аюултай бүтээгдэхүүн. Никотины донтолт те F17 одоо тамхины одоо шалтгаанд сэтгцэн болон зан үйлийн эмгэг гэдэг оношиг чинь өнөөдөр Монгол одоо эмчнэр гаргаагүй энийг дэлхийн хэмжээний дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ингээд бид нэр зөвлөмж болгодог тэр олон улсын одоо өвчний ангилал дотроо оруулаад явж байгаа штэ. Мансуурлах бодис, арх, сэтгц нөлөөд бүх бодисууд тамхи өөрөө дотроо юуны тулд голдуул хэрэгэлдэг стресс тайлах зорилгоор штэ. А тэгтээ стресс тайлах зорилгын цаана донтолт үүсдэг, хамаард үүсдэг гэдэг энийг бид нэр хизээж мартаж болохгүй. Уг нь бол манай улс тамхинаас үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хяналтын суурь конвенцэд 23 жилийн өмнө орсон байдаг. Гэтэл сүүлийн 4 жилийн дотор л гэхэд электрон тамхины импортын хэмжээл гэхэд 175 дахин нэмэгдсэн байна. Товчхондоо бол энэ хэрээр иргэд хордож тамхины хэрэглээ нэмэгдэж байна. Гэтэл тамхины хяналтын тухай хуулийн шинжилсэн найруулгыг энэ хугацаанд батлахгүй байгаа нь олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ буцаж байна гэдгийг тэд онцолж байлаа. Үүнээс гадна 2000 оны ихээр тамхинд орж буй иргэдийн дундаж нас 20 байсан. Гэтэл одоо 13 наснаасаа эхлэн хүүхдүүд тамхи татаж байна гэх судалгааны үр дүн гарчээ. Энэ нь нийгэмд эрсдлийг үүсгэж байгаа учраас электрон тамхины хэрэглээг хумих, зохицуулалт нийгэмд дутагдж байна гэлээ. Тамхины хяналтын хуулийг яагаад батлуулах гээд байгаа юм бэ гэж. Монгол улс зохицуулагдаагүй байсан электрон тамхи гэдэг зүйл ядахта тамхи гэдгээр танигдаасай. Тамхи гэдэг нэр томьёонд ороосай гэж байгаа. Эхний төвшин. 20 дуурт энийг онцгой албан татвар руу урд нь батлагдсан байгаа тэр хуульд хамааруулах юмсан гэж байгаа. Гуравт нь хамгийн гол асуудал нь Монгол улсад янжуурч бай одоо электрон тамхи зохицуулагдаагүй энэ хуульд татвар нь асар бага учраас дэлхийд дээр хамгийн бага татвартай улс орн болсон. Хэрэглээд талхнаасаа хямдхан ийм улс орн болсон. Тийм ч учраас үр хүүхдүүд чинь бидний өсвөр үеийнхэн биднийхэн бүгдээрээ яаж нөхлөө энэ тамхиг татах таатай орчныг Монгол улсын засгийн газар бүрдүүлж ийн гэж үзэж байгаа. Нийт хүн амын 28% нь тамхиг өдөр тутамдаа хэрэглэж, тамхины хэрэглээ гамшигын хэмжээнд хүрсэн гэхэд хэлцэхгүй болжээ. Электрон тамхинд дагуулгадах никотины хэмжээ гэхэд янжуур тамхинаас 3-аас 4 дахин өндөр байна. Нөгөөдгөр шүүх шинжилгээний байгууллагт электрон тамхинаас хар тамхи мансууруулах бодис илэрсэн зөрчлийн тохиолдолж бий гэдгийг холбогдох их сурвалжууд хэлж байна. Тиймээс нийгэмд ийм олон эрсдлийг үүсгэж байгаа электрон тамхины хэрэглээг хумих, хууль эрх зүйн орчин шаардлагатай байгааг эрүүл мэндийн салбарын төлөөллүүд инхүү учирлаж байлаа. 2026 оны дэлхийн өрсөлдөх чадварын тайланг Сингапур улс тэргүүлж Хонконг, Швейцар, Тайван, Арабын нэгдсэн Эмират зэрэг орнууд эхний 5 байрт багтжээ. Харин манай улс нийт 70 улсаас 67-д эренблэгдэж жагсаалтын сүүл мөшгсөн 5 орны нэг боллоо. Манай улс 67 дугаарт эренблэгдсэн нь өмнөх оноос 2 байраар ухарсан үзүүлэлт олж байна. Эдийн засгийн тамир тэнхээгээр 4 байр, засаглалын үр ашгаар 2 байр тус ухарсан бол эдийн засгийн сөрөн төсвөрлөх чадвараар хамгийн сүүлийн байранд орчээ. Мөн хамгийн хойш татсан үзүүлэлт нь инфляц. Эдгээр учир шалтгааны улмаас өрсөлдөх чадвараараа ухарсан байна. Энэхүү үзүүлэлт нь Монгол улсын бизнесийн орчин, эдийн засгийн доктортой байдал болон засаглалын үр ашигтай байдлыг олон улсын түвшинд яаралтай сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Манай улс бол энэ 70 улс дотроо 67-д жагссан байна. Ингэснээр бол одоо сүүлээсээ 3-т оржээ. Өмнөх онд бид нар 65 дугаар байранд ирэмлэгдэж байсан бол ингээд 2 байр ухарсан байгаа юм. Хамгийн хойш нь татсан үзүүлэлт бол инфляц байгаа.
Монгол улсын инфляци бол дэлхийн бусад улсад орнуудтай харьцуулахад өндөр байгаа. Манай улс бол одоо нэг улсаас нэг зах зээлээс хэд хараат байгаа. Энэ үзүүлэлтээр бол хамгийн сүүл мушигсан буюу 70 дугаар байранд орсон байна. Эдийн засгийн сөрөн төсвөрлөх чадвараар бас хамгийн сүүлд орсон байгаа. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг бол туйлын эмзэг байна. Энэ харьцуулж байгаа улсууд дотор гэж эрэмблэгдсэн байгаа юм а. Харин Монгол улсад тулгарч болох сорилтуудыг бодлогын тогтворгүй байдал, инфляц, ур чадвартай ажиллах хүчний хомсдол, хөрөнгийн зах зээлийн хомсдол зэргээр тодорхойлжээ. Энэ төр засгийн бодлого нь тогтворгүй, өргөжлөн таамаглах боломжгүй байдал нь одоо төрд итгэх, одоо Монголын төрд итгэх итгэлийг сулруулж байна гэж. Энэ бол одоо иргэдээс гадна гадаад дотоодын хөрөнгө оруулагчид бүх хүмүүс нэг өснө манай ингээд төр засгийн бодлого нь өөрчлөгдөд идэг, та нар ч гэсэн ажиглаж байгаа бох. Тэгээд тэр нь ингээд өрчилж одоо таамаглахад хэцүү гэсэн ийм дүгнэлт хийсэн байгаа. Энэ дээр их чи одоо ингээд зарим одоо өрсөлд өөний хууль тогтоомж хөрөнгө оруулалтын урамшуул гэсэн үзүүлэлтээр 68 69-д орсон байх жишээтэй. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдад маш их тийм буруу дохио. Уг тайланд Монгол улсын хувьд цаашид анхаарах ёстой асуудлуудын тухайд боловсролын чанар, кибер аюулгүй байдал, хөрөнгийн зах зээл орж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Үндсэн хуулийн цэц улс төрийн захиалгаар ажиллаж эзнийхээ талд шийдвэр гаргадаг их хардлага тасардаггүй. Тэгвэл үндсэн хуулийн цэц улс төрийн захиалга гүйцэлдүүлэх гэж биш, иргэдийнхээ үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх асуудалд анхаарлаа хандуулах ёстойг улсын их хурлын гишүүн Тэмүүжин хэллээ. Иймдээч тэрээр энэ агуулгыг хуульчилж өгөхөөр үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан тухайга мэдгдлээ. Үндсэн хуулийн цэц уул нь бол үндсэн хуулийн шүүх гэдэг энэ статусаараа үндсэн хууль заасан иргэний үндсэн эрх чөлөөний маргааныг шийдвэрлэж явах ёстой байсан авч бид 92 оноос хойш үндсэн хуулийн цэцэд энэ үндсэн гол чиг үүрэг нөгөөгүйгээс болоод цэц үндсэн хуулийн манаачаа хийж чадахгүй зөвхөн улс төрийн захиа даалгавар гүйцэтгэдэг тийм байгууллага хуурсан байна. Тийм учраас үндсэн хуулийн цэцэд иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх зорилготой ийм хууль өргөн барихлахаар бэлэн болоод байна. Тухайлбал одоо жишээ татаад Германы үндсэн хуулийн шүүхийн нийт шийддэг маргааных нь 94% зөвхөн иргэний үндсэн эрх байт юм бэл. 14% нь эрх мэдэл хуваарлтын маргаан байт юм бэл. Цаана үлдэж байгаа 2% нь норматив хяналт буюу хууль одоо үндсэн хуультай зөрчилдөж гэнэ үү гэдэг маргаан байт юм бэл. Гэтэл Монгол улсын үндсэн хуулийн цэц зөвхөн 2% ажлыг хийгээд цаана байгаа 98% ажлыг огт хийхгүй байгаа байхгүй юу. Тийм учраас завтай байгаа хугацаанд юу хийх вэ? Ерөөсөө улс төрийн захиа даалгавар гүйцэтгэж штэ. Тэгэхээр цэцийг үндсэн ажилд нь оруулах хэрэгтэй. Иргэний үндсэн эрхийн маргаан болон эрх мэдэл хуваарлтын маргааныг шийддэг үндсэн хуулийн шүүх гэдэг энэ зарчим руугаа алхачвал үндсэн хуулийн цэц улс төрийн шүүх хийхэ болно. Дархлаа судлалын олон улсын эрдэм шинжилгээний 10 дугаар хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хурлаар хавдрын өвчнөд дархлааны хариу урвалыг нэмэгдүүлэх шинэ эмчилгээний талаар салбарын мэргэжилтнүүд хэлэлцлээ. Өдөрт 20 гаруй хүн хавдраар онцлогддог манай улсад энэ эмчилгээ чухал нөлөөтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Өнгөрсөн онд гэхэд 8400 хүн хавдраар онцлогдсон. Улсын хэмжээнд 32 мянган иргэн хавдрын өвчнөдөө тэмцэж байгаа юм. Манай улсад дийлэнхтэй хавдрын эсийг устгах, хийм, бай, туяа эмчилгээ болон мис заслаар хавдрыг эмчилж байна. Эдгээр эмчилгээнүүд нь хүний биед хариу урвал завуур ихтэйгээс гадна 2-5 жилийн хугацаанд үргэлжилдэг. Тийм ч учраас эмчилгээний дараалал хүлээлгийн хугацаа их байдаг. Харин олон улсад сүүлийн жилүүдэд хавдрын дархлаа эмчилгээг сайшааж хэрэглэх болжээ. Учир нь хариу урвалын өвдөл цэрэг нөлөө багтай. Мөн хавдар дахин сэдэрэхгүй
хэрэгжүүлэхгүй байх давуу талтай. Манай улсад 4 жилийн өмнөөс хийж эхэлсэн гэхдээ өртөг өндөртэй эмчилгээ учир бусад эмчилгээтэй харьцуулахад маш бага хийгдэж байгаа юм а. Тийм ч учраас эрүүл мэндийн салбарт дархлаа эмчилгээний шинэ технологи болон арга барилуудыг нутагшуулах шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Ингэснээр хавдрын эмчилгээ болон үзэлгийн дараалал хүлээлгийн хугацаа буурах ач холбогдолтой билээ. Уламжилт одоо мис засал ч юм уу, хавдрыг сэргийлэх мис засал ч юм уу, аль эсвэл хим эмчилгээ ч юм уу, туяа эмчилгээ гэл ийм юмнууд хийж штэ Монголд. Энэ бол яг үндэ би одоо шууд хэлэхэд зүгээр тааж хийж байгаа энэ ажлууд байж штэ. Дэлхийн нийтэд хавдраар онцлогдсон өвчтний эмчилгээний үр дүнг 5 жил амьдрах хугацаагаар нь тооцдог. Өндөр хөгжилтэй улс орнуудад 93% нь амьд буюу өөрөөр хэлбэл эмчилгээний үр дүнтэй гэдгийг гарсан. Гэтэл Монгол улсад дөнгөж 12% байж штэ. Энэ юу гэлтгэж байна вэ гэхээр энэ дархлаа тогтолцоогоор зогсохгүй ер нь бол эрүүл мэндийн салбартын технологийн хоцрогдолд орсон гэдгийг л илтгэж байна. I have a collaboration with the Ихэнх хавдрын эмчилгээ зөвхөн хавдрын эсийг устгахад чиглэсэн хүчтэй химийн нөлөөтэй эмчилгээ байдаг. Харин миний ихтгэлдээ дурдсан ололт бол хавдрын эсрэг дархлааны хариу урвалыг өдөөх эмчилгээ юм а. Өөрөөр хэлбэл гений эмчилгээ, эсийн эмчилгээг хослуулсан хавдрын үеийн дархлаа эмчилгээ. Энэхүү эмчилгээ нь хавдрын эсрэг дархлааны үзүүлэх хариу урвалыг 50%-аар нэмэгдүүлэх ач холбогдолтой. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуультай хамтран илэгний хорт хавдрын үед дархлааны хариу урвал хэрхэн явагддаг талаар төсөл хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн үр дүнд хавдрын дархлаа эмчилгээний шин төрлийг Монгол улсад нутагшуулах боломжтой гэж үзэж байна. Дархлаа судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлаар дархлаа эмчилгээг системийн өвчнөд ашиглах боломжуудын талаар мөн хэлэлцэн билээ. Тухайлбал өрөвсөл болон халдварын өвчнүүдэд дархлаа эмчилгээг нэвтрүүлэх боломжтой байна. Ингэснээр хоолойны ангийн чихрийн шижин зэрэг хүний биеийн эдис эргэтэн урт хугацаанд бүхэлд нь хамарч гэмтээдэг бүх төрлийн өвчнөд эмчлэгдэх дахин сэтэрэхгүй байх боломж нэмэгдэж байна. Нөгөөтэйгүр энэхүү хурлаар манай улсад бүх төрлийн өвчлөлийн суурь болж буй хамгийн гол шалтгаан бол буруу хооллолт болон хөдөлгөөний дутагдал гэдгийг судлаачид онцолж байлаа. Үүнээс үүдэн өвчлөл залуужиж бага насны хүүхдүүд хүнд өвчнөөр шаналж байгааг сануулж байлаа. Залуу малчдын тоо буурч уламжлалт мал аж ахуй алдагдах эрсдэл хаяанд иржээ. Манай улсад 200 мянга гаруй малчин өрөх бий. Тэр дундаас 34-өөс доош насны малчдын тоо жил бүр буурч байгааг салбарын яамнаас мэдээллээ. Шалтгаан тэднийг дэмжих хөгжлийн нийгмийн бодлого сул байгаа юм а. Сүүлийн 4 жилийн хугацаанд залуу малчдын тоо 20 гаруй хувиар буурчээ. Товчхондоо бол одоо нийт малчдын 25%-ийг 34-өөс доош насны малчид эзлэж байгаа юм. Нөгөөтэйгүр залуу малчдын 80 орчим хувь нь эрэгтэйчүүд байна. Охид эрдмийн мөрхөөж хот газар бараадаж хөвгүүдэн малын захад үлддэг бичгтэйгүй хууль олон жил мөрдөгцөөр ийм байдалд хүрсэн. Үүнээс шалтгаалan залуу малчид хөгжлөөс хоцрогдож цаашлаад гэр бүлтэй болж чадахгүйд хүрч байна. Нөгөөтэйгүр гэр бүлтэй болсон ч хүүхдээ сургууль цэцэрлэгт явуулахын тулд эхнэр нь хүүхдийн хамт хот бараадаж ганц биеэс өөрсдгүй мэд эрэгтэй малчид амьдарч байна. Тухайлбал Нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар 2 малчин тутмын нэг нь ганцаараа амьдарч буй эрэгтэй малчин байна гэсэн үр дүн гарчээ. Үүнээс шалтгаалan тэнд эрүүл мэнд болон хүний эрхийн ноцтой зөрчил үүсэж байгааг салбарын мэргэжилтэн хэлж байна. Дээрх асуудлаас шалтгаалan эх 20 жил залуу малчидгүй болж уламжлалт мал аж ахуй алдагдах эрсдэлтэй байна гэх дүгнэлтийг Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргажээ. Судалгаагаа хийгээд одоо өрхөө тодорхойлоод 20 айл сонгох юм а гин гутал 10 залуу малчин ганц бие залуу байж жишээ нь судлаад үзэхээр тэд нар хоолгүй байна. Хоолнд өлегтөө хийж идэггүй шүү дээ. Хідэн малаа яах вэ эднэр гэдэг асуудал гарч ийн. Тэрнтэй нь холбоотойгоор эрүүл мэндийн үйлчилгээ тэр нөгөө техник эрт илрүүлэгт хамрагдаж байгаа байдал нь хангалттай биш байна. Дээрээс нь болохоор төрийн үйлчилгээний хүрээн дээр нь бүрэн дүүрэн үйлчилгээг үзүүлэх гэж хичээж байгаа хэдий ч гэсэн нөгөө ганц бие гэж нэрлэгдэж байгаа. Ганц бие гэж нэрлэгдэж байгаа болж боддоор их нэртэй хүүхэд нь нөгөө сумын төв сургууль сууж байгаа. Нөгөө 6 наснуудны ч асуудалд хүртэл энд гараад ирдэг. Ийм асуудлууд гараад ирэхээр эрүүл мэндийн асуудал бол ноцтой байгаа.
Дээрх асуудалч мөн салбар яамны толгойн өвчин болж байна. Тухайлбал сумын нэг багт 18 настай нэг малчин, 24-өөс 35 насны 5 малчин, үлдсэн нь ахмад наснууд байх жишээтэй. 2024 онд малчны тухай хууль батлагдаж, малчин өрхийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих бодлогууд хэрэгжиж байгааж, залуу малчдын тоо буурсаар байна. Нөгөөдөгөөр залуу малчдыг сургах хөтөлбөр хэрэгжиж байгааж, үр дүн нь сайнгүй байгааг холбогдох албанаас хэлж байна. Үүний шалтгаан нь орон нутагт залуус амьдрах таатай нөхцөл, дид бүтэц байхгүйтэй холбоотой. Тийм ч учраас мал аж ахуйн салбарт малаас илүүтэй хүн рүү чиглэсэн бодлого шаардлагатай болжээ. Мал аж ахуй дээр бид өхний нөгөө нийт бодлогоор малын чанарыг сайжруулах олон янзын ажлууд, за бэлчээрийг хамгаалах гэдэг ажлууд байгаа хэдий ч гэсэн одоо үйл ажиллагаа бүх зүйлүүдэд ирэмблээд аваад үзэх юм бол энэ малчтын тухайн асуудал байна. Малаасаа илүү одоо хүн рүүгээ хандсан энэ бодлого маш их анхаарал татж байгаа. Малчны тухай хууль гарч ирсэн гэрээ залуу малчтыг сургах, за ая тухтай амьдрах нөхцөлийн бүрдүүлэх, за малчны хүүхдийг бас мал аж ахуйн чиглэлээр мэргэжлийг эзэмших ажил явж байгаа. Жил бүр 130 орчим улсын аварга малчин тодордог. Гэхдээ энэ цолыг авч байгаа малчид ихэвчлэн ганцаараа амьдралаа нуруунд дээрээ үүрч яваа хүмүүс байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тийм ч учраас цол шагналаар урамшуулахаас илүүтэй малчдын хөгжлийг дэмжсэн бодлого усаагаар мэд дутагдж байна. Үгүй бол уламжлалт мал аж ахуй алдагдах эрсдэл хаяанд иржээ. Нөгөөтэйгүр залуу үеийнхнийг мал аж ахуйг сонирхох, сонгон суралцах боломжуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ. Хүүхдийн цахим хэрэглээг зохицуулах хууль хэрэгжүүлж, Австралийн гаргасан замаар алхах дараагийн орн нь Монгол улс цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийг боловсруулж байгаа юм а. Сошиал медиагийн хитэцсэн хэрэглээ хүүхдийн сэтгцэн эрүүл мэнд цахим халдлагад өртөх, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг сулруулдаг нь олон судалгаагаар нотлогдсон. Гэвч уг зохицуулалтаар дамжуулан олон нийтийг тандан судлах, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдах үе гэх болгоомжлол үүсэж байна. Австралийн 16-аас доош насныханд сошиал медиаг хязгаарлах хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа өнгөрч байна. Гэвч одоо хүртэл тус улс дахь хүүхдүүдийн 70 орчим хувь нь сошиал медиа хаягаа хэрэглэсээр байгаа юм. Иймд Австралийн жишээ шууд даган дуурайх нь өрөөсгөл гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд анхааруулж байна. Мөн технологийн хувьд хүүхэд болон насан турсан иргэнийг хэрхэн ялгах нь хамгийн том сорилт юм. Одоо боловсруулагдж байгаа нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд гар утасны дугаараар нь баталгаажуулан сошиал медиа хаяг руугаа нэвтэрдэг байх шийдлийг хэрэгжүүлэхээр судалж байна. Хамгийн эхлээд бол бид нар нас баталгаажуулах технологийн асуудлыг бид нар нөгөө шийдэж байгаа. За хоёрдугаар талаар эрсдэлтэй платформын алгоритм ажлыг шийднэ. За тэгээд хамгийн гол асуудал нь одоо өрн холбоо, платформ, эцэг эхчүүд, сургалтын байгууллагууд, төрийн байгууллагуудыг үргэлжлүүлэх асуудлыг олон ингэж оруулж байгаа гэсэн үг. Метагийнхантай бид нараас холбогдоод явгад метагийнх нь нэг зүйлийг хэлж байгаа. Одоо яг энэ танах одоо энэ данстай юм шиг тий төртөө холбогдож байгаа юм дээр бид нэг айхтраа одоо ингэ хамаарагдчих юммааргүй байна. Ер нь бол хувийн хвшилтэй чинь ингэж холбогдож явъя гэдэг асуудлыг ярьсан. Сошиал медиа платформ бол орчин цагийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хамгийн том талбар. Энэ чүглүүлэгчид anonymous буюу нэрээ нууцлан зөрөгтэйгээр нийгмийн болохгүй байгаа зүйлүүдийн төлөө дугардаг. Харин сошиал медиа хаягийг нь давхар гар утасны дугаараар нь баталгаажуулаад эхэлвэл энэ ирэх боомлогдох эрсдэл учирч болзошгүй юм а. Үнэхээр бид нар заавал тэрийг одоо баталгаажуулдаг, бүртгэлжүүлдэг юм руу орж байж үнэхээр хүүхдийг хамгаалж үр дүн гаргаж чадж гэнэ гэдэг асуудал болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр шал дэмий гэхүү бүр тэрнээсээ илүү ноцтой бүгдээрээ нэг юм бүртгэлтэй цахим орчинд одоо хэрэглэгчд болж хувираад за тэгээд түрүүн хэлсэн үзмжээр ч юм уу дурын контентыг 24 цагийн дотор устгаад за тэгээ үүний үр дүн нь юу юм бэ гэж харахаар хүүхдүүд гэхдээ нийгмийн сүлжээгээ хэрэглэсээр л байх ийм одоо нөхцөл рүү явах гэдэг юм шүү гэдэг нэг ийм асуудал байгаа учраас түрүүн тэгэхээр контентын асуудал болон энэ баталгаажуулалтын асуудал хоёр бол хамгийн их анхаарал татаад байгаа юм л та. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар сургуулийн орчинд 5,000 хүүхдэд ердөө 2хан нийгмийн ажилтан сэтгэл зүйч ноогдож байна. Сэтгэл зүйчийн тусламжийг сайжруулахгүйгээр зөвхөн сошиал медиа платформуудыг хаахын шийдэл биш гэдгийг мэргэжилтэн санууллаа. Энийг ингээл хасчих юм бол бид хэдийн одоо үеийнгийн дээрлэгтэн байхгүй болчин ч юм уу дайлсгүй бол ингээд одоо тэр хүүхдийн амьд харилцааны ингээд сэргээд ирэн ч юм уу энэ одоо яг туйширсан хандлага ингээд бас ингээд одоо үгдийн бодлох хэрэгтэй 13-аас 11-ээс тэдэн насны хүүхдүүдэд ийм юм контентыг одоо үзүүлэх ёстой гэдэг талаас нь яг ингээд баримт
бодлогоо хэрэгжүүлээд ирэх юм бол яг тухайн хүүхдэд зөв зохистой мэдээлэл өрөө шүүгээд ирнэ. Австралийн дараачаар Канада, Их Британь тэргүүтээ 10 орчим улс хүүхдийн сошиал медиа хэрэглээг зохицуулах хуулийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж мөн боловсруулж байна. Үүнээс гадна хүүхдийн сошиал медиа хэрэглээг хууль дүрм журмаар зохицуулахаас илүүтэйгээр эцэгхийн хараа хяналт хамгийн чухал гэдгийг мэрэгжилтнүүд анхааруулж байна. Австрали дахь эцэгчүүдийн 3/1 нь тус хуулийн талаарх ямар нэгэн ойлголт байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг олон улсын байгууллагуудын судалгаан дээр мөн дурджээ. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Монголын хөрсөнд ургасан органик түүхий дээр 40-с 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Ламор брэнд нь дотоодод төдийгүй дэлхийн 150 гаруй улсад бүтээгдэхүүнээ гаргаж байгаагаараа онцлог юм а. Мөн өнгөрсөн оноос зочлох үйлчилгээний салбарын компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлжээ. Ингээд импортын масс бүтээгдэхүүний үнийн өрсөлдөөн гол толгомцсон асуудал хэвээр байгааг тус компани төлөөлөл хэллээ. За манай компани нь үүсгэн байгуулагдаад 12 жил болж байгаа. Монголын хамгийн анхны арьс ажиллагааны брэнд бүтээгдэхүүнүүдээ бүгдийг Монголдо үйлдвэрлэдэг. Гэхдээ давуу тал нь юу гэхээр Монголын хөрсөн дээр ургасан түүхийдүүдийг ашиглаад нэмэлтээр бүтээгдэхүүнүүд дээр Германаас бас нэмэлтээр бүтээгдэхүүн татж авчирдаг, гар аргаар хийдэг гэдгээрээ давуу талтай. 40-с 60 орчим нэр төрлийн бараануудтай гэсэн. Тэгэхээр арьс ажиллагааны бүх төрлийн бүтээгдэхүүн байна. Одоогийн байдлаар 3 салбар дэлгүүр, тэгээд үйлдвэр дээрээс асуудалтай болон гадаад дотоод жуурчдыг хүлээн авдаг. Мөн дэлхийн 150 улс руу одоогийн байдлаар экспортоор бүтээгдэхүүнүүд гаргадаг. Дөнгөж саяхан Хятад улс руу хамгийн анхны арьс ажиллагааны брэнд бүтээгдэхүүн гарсан. Манайх өөрсдийн lamor.com гэсэн сайт болон Amazon дээр одоогийн байдлаар гарч байгаа. Тэгэхээр гадны улсад нөлөөлдөг гэж тэгэхээр Lamor брэндийн зөвлөмжийн үйлдвэрлэлтэй тэгэхээр гадагшаа гаргахад юу нэг хүндрэл саад бэрхшээлийн тухай байсан уу? Яг саад бэрхшээлүүд ер нь нэлээд бол тулгардаг асуудлууд ер нь байгаа л та. Үндэсний үйлдвэрлэл ер нь сүүлийн үед ихтэй нэлээд дэмжиж эхэлж байгаа. Саяхнаас ер нь дэмжиж эхэлж байгаа болох шиг нөгөө нэг дээр үеэс уламжлаад ирсэн нөгөө гадаадын брэнд бол сайн, гадаадын брэнд бол чанартай гэдэг зүйлсүүдийг ер нь жоохон манай брэнд бас багаар тэрийн жоохон хязгааж байгаа гэх юм уу. Яг тэгвэл манай бүтээгдэхүүн чинь дандаа байгалийн гаралтай, эмзэг мэдрэмт хийгээд бүхэл төрлийн арьстай хүмүүс гол нь чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой. Хүний нөөц ер нь бол бас жоохон тулгамддаг гэх юм уу. Сүүлийн залуучууд ажиллахлаар яг доктортой бол ажиллаж чаддаггүй. Арьс ажиллагааны брэнд бүтээгдэхүүнүүдээс гадна нэмэлтээр зочлох үйлчилгээний бүтээгдэхүүнүүд болох зочид буудал, resort, camp, амралтын газруудад бас бүтээгдэхүүн өнгөрсөн оноос ахуулаад нэрвэж эхэлж байгаа. Амралтын газар, resort, camp, зочид буудлуудад байдаг, ариун цэврийн өрөөнд байдаг одоо савн, шампань, ангижуулагч гэх мэт бүтээгдэхүүнүүд нийлүүлдэг гэсэн үг. Тэгэхээр тиймэрхүү бүтээгдэхүүнүүд сүүлийн үед нийлүүлж эхлэхээр яг тиймэрхүү тулгамдж байгаа гол асуудал нь яг юу вэ гэхээр одоо нөгөө нэг маш олон жилийн өмнөөс нөгөө манай монголчууд гадаадаас бүтээгдэхүүнүүд татаад хэрэглэсэн тэр дундаа Хятадаас татж байгаа бүтээгдэхүүнд нь мэдээж масс үйлдвэрлэлч бас хямдхан. Тэгээ бүтээгдэхүүнд нь ялч нөгөө нэг чанартай юу чанаргүй юу гэдэг асуудал байгаа юм л да. Масс үйлдвэрлэлч бас бүтээгдэхүүнд хямдхан татж авчдаг. Чанартай чанаргүй юм л яг хэцүү асуудлууд байдаг. Тэгэхээр манай бүтээгдэхүүн чинь нөгөө нэг байгалийн гаралтай, дээрээс нь гар аргаар хийдэг учраас яг тэднэртэй харьцуулах юм бол үнэ нь жоохон өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр тийм газруудад нийлүүлэх гэхлээр нөгөө үн нэлээд чухал шүү дээ. Үн жоохон бас тулгуурлаад тэрэндээ жоохон асуудалтай л байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд оны эхний улирлын байдлаар нийт 55.8 мянган аж ахуйн нэгж байгууллага 850.8 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх улирлаас 1.6 мянгаар нэмэгдэж, харин ажиллагчдын тоо 17.9 мянгаар буурчээ.
Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2026 оны эхний 5 сард 797.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсжээ. Үнэт цаасны нийт гүйлгээний 69.2% нь анх дахь зах зээлийн гүйлгээ, 30.8% нь хоёр дахь зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны гүйлгээний 16.3%-ийг хөрөнгөөр баталгаажсан Үнэт цаас, 15.2%-ийг компани хувьцаа, 13.6%-ийг засгийн газрын бонд, 54.7%-ийг компани бонд, 1.1%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж ирэх тус эзэлж байна. Богд банк Монголын үндэсний олимпийн хороотой түншлэлийн гэрээ байгуулж цаашаад албан ёсны түнш байгуулгаар хамтран ажиллахаар боллоо. Гэрээний хүрээнд Богд банк Монголын үндэсний олимпийн хорооны 5 цаграг бүхий логог гэрээний хугацаанд эзэмших эрхтэй болохын зэрэгцээ төв дэлхийн наадамд эх орноо төлөөлж байгаа баг тамирчтай дэмжин хамтран оролцох боломж бүрдэж байна. Дэлхийн түүхэнд 43 жилийн дотор 800 сая хүнийг ядуурлаас гаргасан ганцхан улс байдаг нь манай урд хөрш болох бүгд найрамдах Хятад ард улс юм. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 20 орчим сая хүнийг ядуурлаас ингэжрүүлж иржээ. Үүний бодит жишээ бол өмнө нь хүн бүхэл мал тогтоход бэрх өвсөн овоохоноос өөр зөвлөгөө байсан Симало тосгон юм. Өнөөдөр тос тосгон засмал зам, тансаг хаус, кофе шоп бүхий аялал жуулчлалын брэнд бус болон өөрчлөгдөж Хятад улсын ядуурлыг устгасан түүхэн бэлэгдэл болжээ. Орон нутгаа хөгжүүлж иргэдийнхээ халаасыг дүүргэсэн энэ түүхийг манай сэтгүүлч сурвалжлаа. Хятад улсуудын хэдэн жил ядуурлалтын эрсдэндээ тэмцэж ирсэн. За үүний нэг жишээ бол яг одоо миний зогсож байгаа газар болох Симало Ва гэдэг нэртэй ийм тосгон байгаа. За энд өмнө нь бол зөвхөн газар тариалангаас хамааралтай. За орлого багтай байсан бол өнөөдөр энэ хотын одоо энэ хөдөө тосгоныг сэргээ хөгжүүлэх бодлогын хүрээнд ажлын байр холноор бий болж за энэ чинээгээр бас иргэдийнх нь орлого амжиргааны төвшин болов мэдэгдэхүйц сайжирсан байна. За тэгвэл бодлого шийдвэр хүсэн дээрээ хэрхэн бууж за тухайн одоо сум орон нутгийн тосгоны иргэдэд хэрхэн яаж нөлөөлдөг жишээ за энэ Симало Ва гэдэг нэртэй тосгоны бодит байдлаас харж болох юм. 10 гаруйхан жилийн өмнө энэ газрын нөхцөл байдал төсөөлөхөд ч бэрх байлаа. Энд амьдардаг айл өрхүүд зун нь бороо гойдсон өвсөн овооход амьдарч уламжлалт газар тариалангаар ам зогоож амьдардаг байжээ. Ердөө 6хан хүн л бичиг үсэг тайлагдсан байсан гэхээр энэ тосгоны иргэд ямархуу нөхцөлд амьдарч ирсэн нь тодорхой харагдана. Яг ийм нөхцөлд тосгоны иргэд 2017 он хүртэл амьдарсан. Ийм газар хүн тогтохгүй лавтай. Тиймдээ ч залуучууд нь хот газрыг бараадаж явснаар тосгонд зөвхөн хөгшөд хүүхдүүд л үлдэж байсан нь түүх болон үлджээ. Симало Вагийн энэ жижиг тосгонд өмнө бороо орохгүй үед бүгд тоосон дунд бороо орох үед бүгд шавартай хутгалдаж хүм морьтой хамт амьдрал ахуйгаа явуулдаг байсан. Гэхдээ бид үүнийг өөрчилж чадсан. 2020 онд манай тосгон төдийгүй улс орон даяар бүх бүс нутаг үндэснүүд ядуурлаас зэрэг гарч дууссан. Орон нутаг ингэж хөгжсөөр залуучууд нутагтаа үлдэх дуртай боллоо. Учир нь орон нутгийн удирдлагууд намын гишүүд хамтран ажиллаж амьдрах орчныг сайжруулан гэрийнхээ үүднээс мөнгө олох боломжийг бүрдүүлсэн юм. Гэрийнхээ дэргэд орлого олох боломж байхад хинч ажил хайж алс холын далайн эргийн хотууд руу явахыг хүсэхгүй шүү дээ. Өмнө нь ажлын байр байхгүй учраас л гадагшаа явдаг байсан хэрэг. Өнгөрсөн 3 жил цар тахлын улмаас нарийн толго хийгээгүй ч гэсэн жишээ нь өнгөрсөн жил гэхэд манай 63 мянган жуулчин иржээ. Нөхцөл байдал хэцүү үед энэ тосгонд ердөө 23 өрхийн 138 хүн амьдардаг байжээ. Өөрөөр хэлбэл энд 18 өвсөн хаяавчтай 5 баарн дээвэртэй байшингаас өөр гялаажгэлтайх зүйл байсангүй. Харин одоо засмал зам, хаус байшин, зочид буудал, ресторан, кофе шоп хүртэл ажиллаж байна. Энэ тосгонд засгийн газрын дэмжлэгтэйгээр дэд бүтцээ иж бүрэн шинчилж, үндэснийхээ соёл уламжлалыг аялал жуулчлалын брэнд болгон хөгжүүлсэн байна. Ингээд иргэд хамтран хоршоолол байгуулж гэрээр зочид буудал, гар урлалын дэлгүүр зэргийг ажилуулснаар орлого нь хэд дахин өсжээ. Өмнө нь манайд зам, ус, цахилгаанч байхгүй хэцүү байлаа. Ядуурлаас гарсны дараа энэ бүх асуудал шийдэгдэж замч тавигдсан. Хүүхдүүд маань сургуульд явж тэтгэлэг авдаг боллоо. Орон нутаг маань хөгжихийн хэрээр хүмүүс заавал гадагшаа явж ажил хийх шаардлагагүй болсон. Жишээ нь
Би одоо тосгондоо кофе шопт ажиллаж байна. Амьдрал маань өмнөхөөсөө хамаагүй илүү аз жаргалтай болж бүх зүйл тогтвортой, найдвартай болсон. Өмнө нь бид дандаа цаг агаараас хамааралтай газар тариалан эрхэлдэг байлаа. Тэнгэрх хангаа таагүй байж ургац алдвал амьдрахад үнэхээр хэцүү болдог байв. Харин ядуурлыг бууруулах хөтөлбөрийн ачаар бидэнд эдийн засгийн өндөр ашигтай цайны навч, тосны улаан цэцэгт мод зэрэг суулгацыг үнгүй өгч тариалж өгсөн. Бид ургацаа хураагаад шууд худалддаг болсон учраас орлого маань маш сайн нэмэгдсэндээ. Бид ядуурлыг бууруулсныхаа дараа аялал жуулчлалын салбарт суурилсан шинэ бизнесийн загварыг хөгжүүлсэн нутгийн иргэдийн амьдралыг бүрэн өөрчилсөн. Ядуурлыг устгах хамгийн гол арга бол иргэдийнхээ халаасыг дүүргэж хамтын эдийн засгийг хөгжүүлэх явдал юм. Үүний тулд бид намын үүр хоршоолол тариаланчдыг холбосон хамтын хөгжлийн загварыг нэвтрүүлсэн. Хүмүүс нэгдэж газар нутгаа хамтран ашигласнаар нэг доороос олон төрлийн ашиг хүртэх боломжтой болсон эргээ. Өмнө нь иргэд зөвхөн хөдөлмөр хийж орлого олдог байсан бол одоо бизнесийн эзэд болж ашгаасаа хүртдэг болсон. Одоогоор энэ тосгонд 73 өрхийн 300 гаруй хүн амьдарч байна. Ингээд ч зогсохгүй 4 хүн дутмын нэг нь залгууч бод. 2014 оноос хойш төрөл бүрийн сангаас 22 сая гаруй юаны хөрөнгө оруулалт хийгдэж хуучин шавар замуудыг бүрэн хатуу хүчилттэй болгожээ. Одоо айл бүр тогтвортой орчинд амьдарч байна. 2020 онд Хятад улсын дарга Си Жинпин энэ тосгонд бичлэн зочилж Симулаг улс даяар ядуурлыг устгасан түүхэн бэлэгдэл болгон зарлжээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандаасанд баярлалаа. you